За тавхны нэрийн яа бидний өдөр төлөвлөсөн байлаа. Төсвийн төснийг яасан мэдээлэл дамжуулж заашгүй шаардлага учраас энэ амралт төлөвлөс сэрэл мэдээллийн байгууллагаас үлдсэснээс багтаад илэрхийлээ. За надад энэ дондоос онцгой ерөнхий газрын дэвтэр фонд ганцыг онцгой ерөнхий газрын дэвтэр хашаас орсон сэрэл газрын фонд бацаахан за онцгой ерөнхий газрын хавцсан ангийн зэрэгч фонд хамсралсан хүмүүс байна. За өнөөдөр бас нэг мэдээлэл ирсэн. За энэ мэдээллийг өдрийн 14 цаг 30 минутын үед онцгой ерөнхий газрын зарлал мэдээлэл шуурхай хөтөлбөрийн үед давж орсон мэдээлэл. За энэ мэдээллийн үед бид зэрэг Завхан аймгийн Хотгон сум Буйнт багийн нутаг байрлах 21 метрийн өдөртөө Хотгон дэнгэр ууланд одоо 27 уулчин гэж уулын гавьт мастер сүрэн жагсуунаар ахлуулсан юм болж төчтөр бас энэ Хотгон дэнгэр ууланд бол авиралт хийсэн юм байна. За 16 цаг 30 минутын үед ерөнхийдөө ууланд бол орой дээр гарсан. 18 цагийн үед бол буусан мэдээлэлтэй байгаа. За одоогийн байдлаар бол ерөнхийдөө энэ цасны дуран болсон гэсэн мэдээллийг бол өдөр 14 цаг өнөөдрийн 14 цаг 30 минутанд бол одоо 90 сарын чимэг 90 алтан байгаа гэсэн одоо иргэдээс бол бидний одоо Завхан аймгийн онцгой байдлын газраар дамжуулаад манай шуурхай зарлал мэдээллийн төлөв ирсэн мэдээлэл байгаа. За энэ мэдээллийн дагуу бас манай одоо онцгой байдлын алба Завхан аймгийн онцгой байдлын одоо газраас одоо Оригдын генерал Ариун буйнаар ахлуулсан. За аймгийн онцгой байдлын газрын дараар ахлуулсан 10 одоо аврагч нар бол осол болсон гэж яригдаад байгаа. Энэ одоо төр бол явсан. За одоогийн байдлаар ойролцоогоор 100 км орчим өндөрлөлт явж байгаа гэсэн зайтай. За энэ аймгийн төвөөс бол Хотгон дэнгэр бол 200 орчим км-ийн зайтай байдаг гэж байна. За Хотгон сум бол одоо буюу хамгийн ойрхон сум, Хотгон сум байгаа. Энэ Хотгон сум бол энэ уул руу 45 км-ийн зайтай байдаг гэсэн ийм мэдээлэл ирсэн. За үүний дагуу бол ерөнхийдөө бид бол хоёр ажлын хэсэг бол байгуулж байгаа. Нэг нь бол Завхан аймгаас гарсан 10 аврагчдын бүрэлдэхүүнтэй юм баг бол одоо замд очиж ажиллахаар явж байна. За сая бол одоо онцгой байдлын ерөнхий газрын газар аварт тусгай ангийн одоо бүрэлдэхүүн буюу бүрэлдэхүүн онцгой байдлын ерөнхий газрын гамшиг шуурхай хөтөлбөрийн газар дарга хуранд мандах гэлээр ахлуулсан одоо баг. За жижигчний 303 дугаар ангиад нислэг тэрэгтэй бас ингээд сая бас одоо замд гарч байна. За одоо бол харанхуй шиг болж байна. Энэ нөхцөлд бол одоо аврах хэрэг хайх үйл ажиллагааг бол одоо харанхуй явуулах боломжгүй. Энэ нислэг тэрэг бол маргааш хөглөн зөвлөд аврах хэрэг хайх үйл ажиллагааг эхлүүлэхээр ингээд одоо замд гараад ингээд явж байгаа гэсэн мэдээлэл тавьгүй. За нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр зэрэг нэгдүгээр тэнд 27 хүн гэсэн одоо нэр байгаа. Энд бол тэнд явж байгаа хүмүүсийн нэрсээс бол ерөнхийдөө саран жим гэдэг хүн бол нэгдүгээр одоо анх мэдээлэл өгсөн хүн гэж байна. За дээр нь бол одоо энэ бүрэлдэхүүнд гавьт уулын гавьт мастер сүрэн жагж хүн явж байгаа. За бидэнд өгсөн мэдээлэлээр ерөнхийдөө бол энд бол одоо аялал хийж байгаа ийм хүмүүс байгаа гэж байгаа. Үүнээс одоо 27 хүнээс 8 хүн нь одоо хоорондоо буугаад ирсэн байна. Өчтөр орой шиндээ тэндээ хоноод өнөөдөр өглөө 1 цаг гэхэд бол холбоонд орч одоо аймгийн онцгой байдлын газрын газартай бол холбогдсон байгаа. За үйлдсэн 19 хүнээс одоохондоо гараагүй гэсэн ийм одоо нөхцөл байдал одоо одоогийн байдлаар бол мэдэгдэж байна. За нэг үйлс нөхцөл байдалтай холбогдуулаад онцгой байдлын ерөнхий газар тэрийн 3 хүндрэлэг за Монгол Улсын ерөнхий сайд Монгол Улсын ерөнхийлөгч бол одоо энэ нөхцөл байдал бол мэдээлсэн. Монгол Улсын шадар сайд бол энэ мэдээллийг авч за ингээд бол Монгол Улсын шадар сайдын төшингийн өгсөн одоо өөрийн чиглэлийн дагуу одоо аврах хэрэг хайх үйл ажиллагааны ерөнхийдөө эхлээ явж байгаа гэсэн одоо ерөнхий мэдээллийг тавих өнөөдөр ингэж ажиллаж байна. За асуулт энэ нөхцөл байдалтай уялдаа тавих хүмүүс асууж болно. Тэр 19 хүн одоо
Амьтан боломжтой болов тэрийг л мэдээж хамгийн сонирхож байгаа хэрэг. За яг одоохондоо тэр 19 хүнтэй барьсан зүйл бол алга. За энэ ихний бууж ирсэн 8 хүн гэж байгаа. Энэ 8 хүн бол нэг бүлэг гэж байгаа. Тэр 27 он хоорондоо дундаа бол одоо 3 бүлэг болж одоо уулын оройгоос буусан гэсэн мэдээлэлтэй байгаа. За бидний өгч байгаа тэр энэ Эрдэнэ сарын шингийн өгсөн мэдээлэл бол энэ 8-ны ихний энэ бууж ирсэн 8 иргэн бол одоо урд нь явж исэн гэсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө харанхуй байсан. Тэгээд ерөнхийдөө нуран үүссэн гэсэн ийм л одоо нөхцөлийг мэдээлсэн. Отгон тэнгэр бол очиж цасны хэмжээ юм хэрэг байгаа. Ерөнхийдөө цаг агаар харьцангуй дулаахан байгаа шүү дээ. Өнөө маргааш бол харьцангуй дулаахан байгаа. Тийм учраас ерөнхийдөө бол тэнд цаг өөрийн нөхцөлийн 7-8 градусын л тийм дулаантай байгаа гэсэн. Одоо л шинэ дулхууд орно. Тийм учраас өдрийн гарсан нартай уялдал бас сайлах гулсах юм эрсдэл байгаа гэдэг бас тодорхойлсон зүйл байна. Өдөрийн мэрэгжлийн уулзалт гэсэн үүсэл зарим нь одоо туршлага бүрч юм уу анхудаа уулын явж байгаа юм уу? За бидэнд өгсөн мэдээлэл нэг аялагчдын клуб гэж байгаа. Одоо сонирхч хүмүүс байдаг. Энийг сонирхч хүмүүс тэгээд энэ ууланд бол урд нь гарч ирсэн гэсэн тийм мэдээлэл алга нь бүгдээ уулчин гэсэн мэдээлэл алга нь зөвхөн ерөнхий мэдээлэл бол ерөнхийдөө ууланд гарах сонирхолтой тийм одоо бүлэг хүмүүс тэгтээ мэдээж зарим уулчд байгаа гэдэг нь ерөнхийдөө ийм мэдээлэлтэй л байна. Саран чимгэн нөгөө уурнаас бууж ирсэн хүмүүс юм тийм. Тэр саран чимгэн бол уурнаас бууж ирсэн эхний 8 хүнтэй тэр бүлэг тэр хүмүүс бол ерөнхийдөө өчтөр шөндөө бол одоо ингээд харанхуй болсон учраас уулан дээр бол хонсон. Өдөр бол нэг цагийн үед бол одоо ууланд бол хамгийн ойрхон байгаа. Уулнаас буугаад ууланд хамгийн ойрхон байгаа одоо байгаль хамгаалагч ярьдаг. Байгаль хамгаалагчид очиж одоо холбоонд орж энэ холбоог өгсөн гэсэн мэдээлэл. Эргэн хайх явц тэгдэхээ асуудлаар чийдэгдсэн гэсэн үг. Маргаашаас нэстэлбэр шиг мэдээ тадлаа шүү дээ. За би сая мэдээлэл өгсөн. Ерөнхийдөө Улаанбаатар хотоос нэстэлт хэрэгтэй аврагчдын бүлэг. За тусгай одоо инженерийн бүлэг. За энэ инженерийн бүлэгт бол одоо гинс асуудлын одоо үндэсний төвийн одоо инженер дөрвөн инженер явж байна. Дээр нь манай аврагч инженер буюу одоо бас дөрвөн хүн явж байна. Дээр нь аврагчны гэсэн дөрвөн хүн. Дээр нь бас дрон ажилладаг буюу одоо иргэн ах үйл ажиллагаанд чиглэсэн ийм үйл ажиллагааг явуулдаг. Тусгай багш хэрэгсэлтэй одоо аврагч нар эндээс хөдөлсөн байна. Төрийн хамгаалалттай дахин цац газарт одоо авилт хийхэд тодорхой олноор авирахад ч юм уу зөвшөөрөл хүсэлт тавиад идэг шиг. Тийм зүйл байсан. За бид сая бас байгаль орчны мэдээлэл авсан. Энэ асуудлаар. Ер нь 2015 оноос эхлээд байгаль орчны сайдын төшөөлөл ялангуяа отгон тэнгэр ууланд авилт хийх хэрэгтэй хариулсан байна. Энэ зөвшөөрөл үү? За тэрийг бол одоо газар дээр нь одоо шийдэх хэрэгтэй байх гэж ялж байна. Ямар ч сан хоригдсан гэж байгаа учраас тийм зөвшөөрлөх асуудлууд байгаль орчны ямс өөрөөс нь авах хэрэгтэй гэж ялж байна. Өөр асуулт тодруулах зүйл байна уу? За иргэний тодруулж хэлэхэд бол маргааш өглөөнөөс эхлээд иргэн гээгээ оронгод одоо иргэн ах үйл ажиллагаанд явагдана. За манай эхний одоо аймаг орон нутгад байгаа одоо аврагч уулчин аврагч нар бол энэ замдаа гарцсан одоо газар руугаа явж байгаа. За нэг 2 цагийн дараа ерөнхийдөө бол газар дээр нь бол очно гэсэн бэлтгэлтэй байгаа. За ерөнхийдөө энд Улаанбаатараас очиж байгаа хоёр ах багийн үйл ажиллагаа бол маргааш өглөө ингээд 9 цаг үеэс эхлээд ингээд нэг зэрэг ингээд явах ийм л одоо ажиллагаа хийх ийм л